Байгаль орчин ногоон хөгжид аялал жуулчлалын яам нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн экосистем түшгэлсэн дасан зохицох арга хэмжээг үүр амьсгалын өөрчлөлтөд өндөр эвсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх төслийн санаачлага дэмжлэгтэйгээр ногоон хувьсал уран бүтээлийн студид бүтээв. Тусал ус. Улс бүрэн томрон хөгжиж хүн төрлөختөн өс нэмэгдхийн хэрээр их байгалийн өнгө өөрчлөгдөн хувьсаар байна. Хаана хамгийн их хүн суурьшиж, хаана хамгийн хөгжил байгаа тэрл газруудад тэрл бүс нутагт хүрээлэн буй байгаль орчин доройтон гундаж, экосистемийн тэнцвэрт байдал алдагдсаар байдгийг хүн төрлөختний туулж өнгөрүүлсэн түүх сануулсаар л байна. Монголын цаг агаар уур амьсгал өнөөдөр өвлөн биш, зунан биш болчиход байгааг манай ахын дүүийнхэн онцолдог юм аа. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, дулаарл, манай оронд хэрхэн нөлөөлөх усны тод жишээ. Өнгөрсөн 30 гаруй жилд дэлхийн уур амьсгал эрчимтэй өөрчлөгдсөн төдийгүй агаарын температурын өсөлт цаашиж тасралтгүй нэмэгдэх нь тодорхой болоод байна. Тийм ээ. Цэнхэр гаригийн мөс цасан бүрхөвчийн эзлэх талбай бидний тооцсноос хавьгүй хурдан хайлах төлөв байдал үүссэн гэдгийг олон орны эрдэмтдийн судалгаа сан нэгтэйгээр анхааруулсаар байна. Дэлхийд даяар одоо уур амьсгалын өөрчлөлтүүд явагдаж байгаа гэдэг. Тэрэн дундаа Монгол орн бол илүү явагдаж байгаа. Монгол орн дотор бол Увс аймагт бол арайд илүү одоо явагдаж байгаа нь бид бүхний анзаарагч мэдрэгч байна л да ажил судалгааны үед. 13-наас 15 оны одоо 2 жилийн хугацаанд бол үндсэндээ тэр хархираа түргэний уулын мөс одоо 4.5-аас 5 метрийн одоо зузаан мөс одоо хайлж одоо нэмгэрсэн. За энэ шон гэхэд бол одоо нодны 7 дугаар сард суулгасан шон. Одоогийн байдлаар бол энэ метр 70 хэрэгтэй хайлсан байна. Цэнхэр гаригийг улам бүр халуучуулж, амьдралын их улаг болсон чандуун нэрдэн цэвэр усны нөөц рүү халдах болсон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө бидэнд жил ирэх тутамд улам бүр мэдрэгдэх боллоо. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол нэгдүгээрт давагдшгүй, хоёрдугаарт нь эргэлз буцалтгүй ийм хүчин зүйл. Тэгэхээр энэ хүчин зүйлээ одоо хүмүүс гарцсан нь бол ерөөсө дасан зогсож амьдрах байгаа юм. Монгол оронд минь сүүлийн 30 гаруй жилд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт асар хурдтай нөлөөлж байгааг нотлох энгийн жишээ олныг дүрдэж байна. Энэ хугацаанд хичнээн булаг шанд гол нуур ширгэж алга болсныг Монгол орныхоо өргөн өөдрөм нутагт амьдарч байгаа нутгийн уугуул зон олон гэрчилнэ. Юу авах чинь чинүүд гоёас энэ да хадлан авчихсан шиг хавар. Хадлан авчихсан. Одоо ингээд сар цэцгнээ гэсэн ингээд нэлээд гоё байсан. Өнөө жилийн хувьд гандад дэвс ухрахгүй хэцүүхэн байна да. Манай хэрэг заарах. талхалагдаад ингээд ургамал нь цөөрөөд байгаа. Одоо та одоо юунаас болж ийн гэж бодож байна. Байгалийн бүр орохгүй. Бүр орохгүй. Одоо хуучин уламжлалаараа бол монголчууд ч одоо бэлтэр нутгаа нүүж сэлгэж ашиглаж байсан тийм ээ. Тий. Одоо яг тэр хуучин шиг ингэж нүүж сэлгэж амраад чадчихэв үү? Жишээ газрын бас тусаад бас болохгүй арга гэж. Хуучин устай байсан газар нь усгүй болоо. Тэгэл одоо тэндээ байхаас аргагүй болж ийн гэж үзэж байна уу? Өнөөдөр нэгэнт ингээд уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд тулаад иржээ. Тэгэхээр зайлшгүй яаралтай нэн дээр бодит тийм арга хэмжээнүүдийг бол авах шаардлага зүйлсээр тулгарсан байна. Тэгээд энэ ч үүднээсээ 2012 оноос эхлээд өндөр уулын бүс төлөөлөл болгоод энэ түргэн хархираа голын дээд сав газар, за тал хэрийн бүсийн төлөөлөл болгоод уулзгалын одоо сав газарт бол энэ уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох төсөл бол хэрэгжиж байна. За бидний хувьд бол энэ бол дөрөвдөг жил тэгээд одоо бол энэ хоёр сав газартай мөн эко бүстэй бол уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох бодит арга хэмжээг бол нэлээд олныг бол хийгээд одоо бидний хувьд бол аль болохоор тийм цогц байдлаар одоо хийхийг зарж байгаа.
Монгол орны баруун хязгаарын хархираа, түргэний болон зүүн хязгаарын улс голын дэд сав газрууд нь дэлхийд дахинд хамгаалал зохих 200 эко бүс нутгуудын нэгд зүй ёсоор орсон билээ. Өнөөдөр энэ бүс нутгийн дахин давтагдшгүй өвөрмөц экосистемийн үйлчилгээ өгөөжийг аргилан гамнах, тэтгэн дэмжих ногоон төлөвлөгөө юу байх вэ? Насан зохицч амьдрахад манай орны хувьд хамгийн эмзэг зүйл бол усны их усүр, усны нөөцийн хомсдол, түүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг. Тэгэхээр одооноос хүмүүс усныхаа нөөцийг нэгдүгээрт нь хайрж хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт нь байгаа нөөцөө зүү зохистой бүгдээр хүртээмжтэйгээр хуваарлж ашиглах энэ арга замаа тодруулах ёстой. Их дэлхийн усны эргэлтийн үндсэн үйл явц эрдөөлийн газрын гадаргын ус агаат ууршин үйл болон хуримтлагдан. Эндээс хур бороо болон хөрсөнд буух замаар байгалийн ус мөнхийн эргэлтэнд орж байдаг тогтолцоотой. Мөнх цас дуусаас гол хэрхэн их аван урсаж байгаа дүрслэлийг та харж байна. Дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор мөнх цасны хайлалт ихснээр голын урсаж жил бүр нэмэгдэж байгаа юм. Ийм цаг үед нутгийн иргэд гадаргын усаа үр ашигтай хэрэглэх, гамнах, нөөцлөх нь маш чухал. Үндэс мэд салаалан жижигэрсэн ус хэрхэн ууршиж, шурган алга болж байдгийг та ойлгож болно. Гадаргын усны нөөц улам бүр багасж байгаа өнөө үед бид олон ашиглагч нар голын урсгалыг салаалуулан ашиглаж байгаагаас усалгааны ус хүрэлцэхгүй төрч Увс аймгийн брэнд болох Арвайн Тэралалт эрс багассан гэх дүгнэлтийг судлаачид гаргасан. Энэ бүс нутгийн ургацын хэмжээ, нутгийн баялаг, шим төгөөжийн үзүүлэлт инхүү буур. Үүнийг дагаад олон хүний айл өрхийн орлого буурах, Тэралангийн талбай бүхэлдээ цөлжин атарших гээд олон асуудал бидний өмнө тулгардаг. Дасан зохицохын үйл ажиллагаанууд явуулснаар 5 төрлийн бүтээгдэхүүн капитал үүсдэг гэж үздэг юм байна. Тэр усны хангамж сайн байгаагаас малын тогтоолгоо харьцангуй өсөх юм бол тухайн хүний малчны амьдрал цайнаар нөлөөлнө. Энэ нь эргээд тэр өрхийн шилбэл үр хөвгтэй сургууль, боловсрол, эрүүл мэнд, за дээрээс нь усны чанар сайн байснараа тэр хүний хувийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ? Мал аж ахуйд нь ямар нөлөө үзүүлэх вэ? Гэх мэт ингээд ийм нийгмийн тийм хөрөнгө үүсдэг гэж үздэг юм байна. Шинэ технологиудыг эзэмшснээр тухайн хүн бол өөрөө мэдлэгээ хариуцуулна, бусдад бас түгэн. Тодорхой хэмжээгээр тэр байгаль дээлтэй амьдрах тэр хүний хандлага бол аюул сайжрах. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд бол бид нар бол тэр байгаль дээлтэй амьдрах хандлагыг л аюул сайжруулах юм бол ерөнхийдөө их аятайхан энэ хэцүү цаг үеийг бол туулаад явах. Ирээдүйд бол энэ байгаль орчин маань бас харьцангуй гайгүй нэрээ өвлөгдөж үлдчих юм нөхцөл бүрдэх байх гэж боддог. Төслөөс уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд усыг хэмнэх, бороо цасны усыг хөрөмтлүүлж, хөв цөөрөн байгуулах, булаг шант тогтжуулж, усны нөөцийг хамгаалах чиглэлээр олон төрлийн технологи нэвтрүүлж байна. Газрын гүний ус нь нөхөн сэргээгдгүй баялаг учраас мал аж ахуй, газар тариалангийн усны хэрэгцээг гадаргын ус буюу гол горих, булаг шант, бороо цасны усаар хангадаг зохистой хэрэглээг бий болгохыг зорж байна. Нэг үгээр хэлбэл усны нийт хэрэгцээнд эзлэх гадаргын болон гүний усны харьцаа 70 харьцаа нь 30 байдаг. Бусад орны жишгийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Усны хуримтлал бий болгох зорилгын хүрээнд бороо цасны усыг хуримтлуулж ирсэн ардын уламжлалт арга ухааныг орчин цагийн шинэ технологитой хослуулан хэрэглэж мал аж ахуй, газар тариаланд ашиглах зааврыг нэвтрүүлээд байгаа. Усны их үүсвэр, нөөцийг хамгаалах ажлын хүрээнд булаг шандыг хамгаалах, нөхөн сэргээх арга технологиудыг туршин нэвтрүүлж байна. Завгар талбай байгуулж энэ малчид орлого багтай иргэдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, тэр орон нутгатаа цаашдаа завгар болоод дэлгэр хүйц аргыг сургаж нэвтрүүлэх зорилготой ажиллаж ирлээ. Төслөөс уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чиглэлээр технологи нэвтрүүлж байгаа загварын талбай нэг нь Увс аймгийн Улаангум сумын дасан зохицох нөхөрлөлийн талбай. Нарны самбараас энэ шалахыг энэ рүү залгачдаг байх үү? Энэ рүү залгаж байгаа. Энд чинь 10 тонны цааш. Тий, 10 тонн. Энэ рүү залгашаад мухтараа талтаа зөндөө мотор чинь 10 минут энийг дуусч байгаа. Энэний услал дээрс шууд ингэ туслын системээр саяын юугаар ингэ шууд энэ бидонкон доор услагдж байгаа. Аа энэ бидонк ингээд хүчтэй нь хамгийн гол нөгөө энэ жимс газартай харьцах нэгдүгээр. Хоёрдугаар итгэхэд хүн шууд аваад итгэхэд эрүүл принцип гэдэг утгаар нь бидонкоор хүчиж байгаа. Сайн талтай. Гуравдугаар нь энэ бидонкны доод зэрлэг урахгүй. Нөгөө нар үзэх хүчээр зэрлэг нь ургахгүй. Зөвхөн энийгээд ингээд тус нэгээд гаргаад ингээд бүжэлгэн сойр ургамал энэ нэг ургаад байхгүй. А энэ гурыг ингэж би пилогоор хүчээд энэний болохоор зөв нөгөө бүслэгээр зөрүүлж ингэж хүчааг өргөсөн. Энэс нөгөө дараагийн суулгас ингэж гарч байгаа юм.
2013 оноос байгуулж ирсэн тус талбай нь усыг хэмнэх, гүзээлзэн тариалах, нарийн ногооны үр үйлдвэрлэх чиглэлээр нутгийн иргэдийг сургах, загвар сургалтын полигон болоо зогсохгүй. Одоогийн байдлаар 300 гаруй тариаланч фермерчдийг сургаад байна. Тэд сурсан мэдснээ бусад түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Цугны навчныг хэд авчаасан тэднийх ийм аяг том. Харин тэгж байгаа байхгүй. Та нар анхнаас нь бүгдийг нэг явуулсан бол бүгдээрээ томорсон сайхан улаан болсон байх хэвээр. Альч бүс нутгийн ус, гол мөрөн, уурын экосистем хүн холбоостой байгаль хэмжээ. Монгол орны нийт усны нөөцийн 70% нь гадаргын ус, 30% нь гүний усны нөөц байдаг. Харин өнөөдөр бид хэрэглээнийхээ дөнгөж 20%-ийг гадаргаасаа буюу гол мөрөн, булаг шанднаас үлдэх 80% хэрэглээг гүний уснаас хангадаг нь хамгийн эрсдэлтэй шийдэл болоод байна. Монгол улсын усны хэрэглээ 2025 онд одоо хэрэглэж байгаагаас 4-6 дахин нэмэгдэх төлөв байна. Газар олон давхаргатай байдаг. Хөнгөн хөрсөнд нь өвс ногоо ургаж, хурын ус хөндлөгдөн булаг шанд, задгай нуур цөөрмийг тэтгэн тижээж, сэлбэн ундаалдаг бол түүнээс доош давхарга гадаргын усыг нэвтрүүлдэг. Бас дороо байгаа усыг дээш нэвчүүлдэг тогтцтой. Энэ ч утгаараа газрын гүний усны тижээгдлийн систем нь нэг эмзэг юм. Олон зуун жил, бүр олон мянган жилийн явцад тижээгдэж байж хуримтлагддаг байгалийн нэгэн өрмөц үзэгдлээ. Харамсалтай нь бид тэрхүү ховор нэмдэн гүний усаа хайр гамгүй хэрэглэсээр л байх гэж юу? Экосистем түшгэлсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газар хэрэгжүүлэх төслөөс булаг шандны ихийг хамгаалж тогтчуулах шинэ технологиудыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа. Ер нь манай орон зүгээр ингээд тооцоож үзэхэд бол нэг булаг баримжаалахад 10,000 га бэлчээрийг усалж явах шиг байгаа юм. Усаар хангаж байгаа. За манай чинь 7-8,000 булаг байна шүү дээ. Энэ ч одоо 10 сая га бэлчээрийг усчуулна гэсэн. Энэ бол аж ахуйн ач холбогдол нь одоо ийм өндөр байгаа хэрэгэлтэй. Уулзуулан хархираа түргэний голуудыг тижээдэг жижиг горих булаг шандыг нөхөн сэргээснээр төвшин нэмэгдэж урсас нэмэгдэх боллоо. Мөн бичээрийн усан хангамж, усны шуудын амьдрах таатай орчин нөлөө үзүүлж байна. Мөн хөдөөгийн иргэд малчтын үндэсний усны эрүүл ахуйн нөхцөл сайжирч байгаа юм. За урд нь болохоор бид нэр өглөө 5 цагт юм уу 4 цагт усч мал энэ булгийн эхнэр урахаас юм ус авдаг байсан. Тэгээд одоо л ирнэ өдөр дундираад ус аваад уухт ирнэ ямар ч нэг шивтэрэг ус ууж хэрглэж байна. Малын ус малч гэсэн яг л орол шууд ханаал гарч байна. Одоо жишээ нь эхнээс нь тэр усаа гарч байгаа юм чинь мал энэ ух ус ч гэсэн хүний ух ус ч гэсэн зүгээр болсон байна. Усны ундраг сайн ер нь хүм мал ундаалахтаа ам чанартай тийм их хор хөнөөлгүй амтны бүхэр уснаас одоо хамгаас тийм хашлах хийсэнд одоо маш их баяртай байгаа. Энэ хамаагүй сайрсан энэ одоо бол анх бид нэр нүүгээд ордож явахдаа одоо тэнд хооморн байснаас наар байдаг бас энэ мөчмөлөг төр дуут тухайд гүрлээ шүү дээ. Энэ аргал их хамгааснаас олж энэ сайрчаана гэдгийг бол одоо нутгийн амтнах дийнэр бол омнэгтэй сайн байгаа энэ ажлыг дэмжиж байгаа. Цаашдаа бол энэ нэг сайхан ногоон дивааж нь бий болох ёстой. Ийм газар да одоо энэ баян бүрд үгэн тогтох ёстой. Арай баян бүрд нь ямар цэвэр бүрд газар л одоо болно доо. Ус доошоо нэг тэр жижиг хөв байгаа. За тэгээд энэ хүмүүсийн мэдээлэл авдаг тийм самбар бас суугаад ингээд амралтын төр амралт нэг ийм сарвч байгаа. Тэгэхээр энэ булаг учраас маш олон хүн амтны эндээс ирж ус аавна. Малаа усан тэгэхээр энэ хүмүүс яа гэхээр ихтэй зүгээр өнгөрөхгүй энэс мэдээлэл аваад өнгөрчин. Тэгээ хажууд нь байгаа энэ жишээ гаргах юм засаа танилцаад энэ бод яаж ургад юм бэ? За энэ усыг яаж хөндлөлт юм өөрчлөлтгүйгээр хэмнэлттэйгээр яаж ашигладаг гэсэн жишээнүүдийг бас хараад өнгөрөх юм боломжтой. Ийм төсөл байгаа. Төслөөс онцгой анхаарч байгаа арга технологи бол булаг шандыг хамгаалах давхар хаалтын арга. Энгийн үгээр хэлбэл энэ арга нь тухайн нөхөн сэргээж байгаа булаг шандаа аль болох том талбайгаар хашаалж аж ахуйн үйл ажиллагаанаас чөлөөлөхөөс гадна өргөст харган зэрэг модыг хашаалан тарьж биологийн амьд хашлаг байгуулах арга юм. Доронтой аймгийн Дашвалбар суманд байдаг 160 ахай гэж гол байд. Тэр бол улцад цутгадаг байсан, тасалчихсан байсан. Тэрийг хасснаас хойш цутгасан. Одоо хуучин цутгалан сэргээд улцад цутгасан. Тэгээ одоо тэн дээр урд нь байжсэн цэн тогруу гэж одоо тэр нутгийн цэн тогруу эргэж ирсэн байна. Цагаан зээр эргэж ирсэн байна. Одоо тэгээд өвс ургамал ус нь одоо улам нэмэгдээд байгаа болох тэр амьтдад одоо их сайн одоо эргэж нутгших боломжийг олгож байгаа юм талтай. Увс аймгийн Наран булаг сумын
Нарангийн булгийг хорин гаргаж одоо төгсүүлсэн байгаа. Нарангийн булг бол доороос шүүрэлтэй юм булг. 2013 онд энэ булгийг хашиж хамгаалснаас салхины хамгаалтын дээрсний ургалтан сайжирч энэ орчмын одоо байгаль энэ орчин эко орчин сэргэж булгийн ундраг өрсөс нэмэгдэж эндээс одоо нормолог сумын 200 айл ойролцоогоор 800 хүн 6-аас 8,000 тулгаа мал өсөлж ундаалж ингэж хэрэгцээгээ хангаж байгаамаа. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг бодлогын төвшний арга хэмжээнээс ахуулаад хүн бүр өөрийн өдөр тутмын ухаан амьдралдаа хэрэгжүүлж болох үс арга хэмжээнүүд багтдаг. Үүнд өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцүүлэн. Жишээ нь тариаланчид илүү төсвөртэй ургамал тариалах, дуслын усалгаа гэх мэт усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, малчид бэлчээрээ сэлгээж ашиглах, малын тоогоо бэлчээрийн даацтай тохируулах, үйлдвэр эрхлэгчид байгалийн нөөцийг өөрийн жамаар сэргээх хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх. Нөөцийг хэмнэлтэд ашиглах, аль болох хог хаягдал баг гаргах, нийт ард иргэд байгаль орчноо хайрлан хамгаалж бохирдуулахгүй байх зэрэг нь бүгд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах хэлбэрүүд болж чадна. Энэ иргэдийн амжиргаа дэмжиж энэ нүүбийн хөгжлийн сангарыг явуулж байгаа энэ төсөл бол үнэхээр сайхан байсан. Иргэдэд ард түмэнд ойлгомжтой. Хүний нүдэнд үдэх цус бариад авах, ардаг сүлд нь нэг юм илдэх ийм сайхан юм да. Тэгээ одоо бас баярлж байна. Ардын уламжлалыг орчин үеийн технологиор сайжруулж, бороо цасны усыг хөрөмтлүүлэх нь өрхийн хэмжээний ногоо, жимс, хадлан тижээлийн аж ахуйг хөгжүүлэхэд нэн тустай. Одоо зохион байгуулах тэр оролцоогийн татах, хүмүүст мэдээлэл түгээх, за тэгээд үйл ажиллагаа явуулахын болгыг бол төсөл бол үндсэндээ зохион байгуулсан. Хэрвээ цаашдаа энэ орон нутгийн өрөөч гэсэн энийг төсөл дууссан ч гэсэн энэ маягаар зохион байгуулалт явах нь бол хөрөнгө оруулалт болон нэмэгдэж болохоор тийм талтай байж. Тэгээд 16 оны хувьд бол бид нэр одоо орон нутгийн маань оролцоо энэс бас нэмэгдэх байх гэж одоо бас хүлээж байгаа. Зөвхөн одоо улсын төсөв ч юм уу олон улсын байгууллагын одоо хандив тусалцаа гас гадна аймаг орон нутаг сумын одоо тэр оролцоо бол маш чухал. Ялангуяа санхүүжилт дээр за тэгээ бодиттой болоод бодит бусын оролцоонууд бол маш одоо чухал байдаг юм байна. Тэгээд энийг зөвхөн одоо бидний тал хэрийн болоод өндөр уулын бүсэд байж байгаа энэ 17 сум дээр хэрэгжүүлэхэд иймэрхүү үр дүн гарч ийн. Тэгэхээр цаашид бол иймэрхүү төстэй ажлыг бол манай бусад цав газрууд, бусад одоо бүс нутгууд бол хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Тэгээ энэ дээр бол манай орон нутгийнхан манаас анхаарч ажиллах байх гэж найдаж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хадагта Бятия Транкман. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулах, нутгийн иргэд бүлгэм нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулалтанд орж нэг өрхийн түвшнөөс давсан томоохон ажил гүйцэтгэх, асуудал шийдэх чадвах эзэмшихэд түлхүүн анхаарах нь чухал гэж хадагта Бятия Транкман хэлсэн юм. Тэрчлэн альва төсөв төслийн хөрөнгөөр бий болсон объект чадвах технологиг үргэлжлүүлэн авч явах, эзэн хариуцагчийг тодорхой болгож чадварчуулах асуудлыг хамтд нь шийдвэрлэж байх зарчмыг барьж ажиллах нь хамгийн чухал гэдгийг тэрээр онцоллоо. Байгаль цаг үеийн өөрчлөгдөж байгаа өнөө үед дусал усаа хүртэл нөөцсөн хөрөмтлүүлэх нь таны бас миний үүрэг. Энэ нь зөвхөн гол дагсан хэсэг бүлэг хүмүүст ус Монгол хүн бүрт хэдтэй амар тайван, амгалан амьдрах суурь болох учиртай юм. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн нийтийн асуудал юм. Харин үүнд дасан зохицох гэдэг нь орон нутгийн түвшинд хэрэгжүүлж болох иргэдийн хамтын оролцоог шаардсан үйл ажиллагаа. Байгальд ээлтэй хүмүүсийн амжиргааг дэмжсэн, эдийн засгийн хувьд ашигтай эдгээр технологи арга замыг хэрхэн яаж цааш нь өргөжүүлж олон хүн нөхөрлөл бүлгийг хамруулж орон нутагт түгээх вэ гэдэг өнөөдөр бидний хувьд чухал асуудал болоод байна. Дусал ус баримтат цувралын дараагийн бүлэгт энэхүү сэдвийг үргэлжлүүлэн хүргэнэ.